Сайн уу? Сайн уу. За бид хоёр подкастынхаа эпизод 3-ыг бичгээд сууж байна. 3 дугаар дугаартаа тавтай номер. Бид хоёрыг хүлээсэн үү? Хүлээсээр л байгаарай. Тэгээд та нараар маань юу байна да? Бид хоёр тэгээд бас уг нь болохоор дурд нь за ингэж гон шанаадж яхад тий. Гэтэ ерөнхийдөө бол болох ингээд цаг цаваад харлаа хийх хичээж байгаа ч гэсэн нэг мэдгээд л ингээд бараг одцсон байх юм аа. Тэр ингээд майндли одоо 3 тэмгэлтэй бид удахгүй нэг юм голдролдоо хараад явчих байхаа тэгээд яа. Тэгээд голдролдоо ингээд одоо нэг юм ортол та нар маань бас үнэж сонссоор байгаарай. Хүлээсээр байгаарай. Нэг мөрөглөлтөө баг юм биччихээ. Юу ч хийдэг улсын хурлын гишүүргэл би чаднаа ингээд та нар минь намайг сонгосоор байгаарай гэж юм шиг. Сонсодож байгаа байх. Тэгээрээ хүлээсээр л байгаарай. Тэгээрээ хүлээсээр л байгаарай. Тэгээд хоёр ажлаа тарчаад тэгээд ажлын өдөр подкаст хийх гээд бас нэг чимээгүй газар хайж ажаад бид амар гоё спот болсон. Яа. Тэгээд эндээс 2-2 газар гоё боллоо. Тэгээд бас эхлэх гэж бас жоохон юм мэдчихмдээ. Тэгээд бэлтгэл байдал явдаг. Тэгээд одоо эхэлж байна. Одоо л нөгөө нэг манайха эхлээд нөгөө нэг эхлэлтэй нэг юм хэлэхэд одоо 9 болж байгаа байхгүй юу? Тэгээ жоохон ядарсан сонсогдож магадгүй шүү. Тэгтээ зүгээрээ. Тэр сэтгэлээр бол би бэлэн байна. Чи бэлэн үү? Бэлэн. Тэгээ өнөөдөр чинь ажлын өдөр тэгээд ер нь одоо л нэг 100 хэлж юм да тий. Одоо л 100 эхлээд тэгээд гайгуудуулаараа гэтээ бас нэг ч дулаараагүй. Хаяа дулаараа маргааш бүр бороотой гэж бод. Тийм байгаа. Тэгээд чамаар орж юу болов нэг товчхон ойр төрийн сонь сарах. Надаар бол нэг амар илүү дутуу онцсон юм бол бассангүй ажиллая гэж л байлаа. Ажил ер нь бас одоо нөгөө нэг ийм би нэг ийм урайт талсан ажил хизээч дуустдаг юм байна гэдэг. Давс бол дуустдаг. Тийм. Тэгээ ажлын цаг бол дуустдаг. Тэгээ ерөөсөө ингээ ажил бол хизээч дуусахгүй ингээл байгаалаа. Тийм л байна. Тэгээ би саяхан нэг мэргэжлийн дагуу нэг чухал нэм шалгалттай байсан. Тэр шалгалтад нэр өгсөн. Тэрэндээ бэлт гэж бас нэлээ. Тэр чинь нэр хариу гарсан уу? Гараг байгаа. Тэгээд тэр нэлээ чухал шалгалт учраас мэргэжлийн дагуу учраас нөгөө нэлээ бэлтэж тэгээд бэлтгэн хажуугаар ингээд бэлтгүү ч гэсэн ингээд санаа зовоол байгаад байдаг шүү дээ. Тиймэрхүү байдалтай бас ингээд нэлээ стресстэй байж байгаа. Тэрийг олд авцсан байгаа. Одоо буцаад ажлынхаа голдолтой орондоо гэд байж байна. Хариу хизээ гарах юм. Мэдхгүй ер нь бол сар марал би. Гэтэ ер нь гайгүй шүү дээ. Гайгүй хаа. Би ч юм итгэж байна. Баярлалаа. Тийм. За надад бол тийм л энэ дөө. Тэгээ 100 хэлэх гээл. Тийм 100 хэлэх. Зуны нээлттэй хийчих гээл. Юугаар хийх гэж хуур мьюзик фестивалаар. Тийм. Ингээд өнөөдөр фестивал. Өнөөдөр спонсор. Тийм. Хуур мьюзик фестивал ажиллаж байна. Тикт рүү ороод kinda 10 гэж байна. Нэг хувийн дискаунт арай. Нэг хувийн төрлөө нэхэмчлээрээ. Тийм нэхэмчлээрээ. За. Баяжгаараа өгнө. Нэхэмчлчээд үлдээчих. Тийм тэгээд хуур мьюзик фестивал. Ямар хийсэн XMF зүгээр амар хурдан хэлэх юм шүү дээ. XMF руу явнаа. Тэгээд тийш очсон. За тэр гоё дайшлаа гоё солиод ариун тухтай газар суучлаа. За одоо сувдагаар юу байна сайн сайхан. За надаар л бас тийм зуны нээлттэй хийчихгээл. Тэгэж. Тийм зуны нээлттэй хийчихгээд одоо л нэг цаг агаар гайгүй болж юм. Тэгээд одоо бас яг ажил бол гайгүй байгаа. Тэгээ би магистртаа сурдаг байхгүй юу. Тэгээд магистрийнхаа одоо яг ингээд судалгаа хийж амжихгүй л байгаа л та. Тэгээд одоо ингээд 6 сараас эхлээд ер нь бол туршилт руугаа ороо явж байгаа юм. Тэгээд тэгсэн чинь ингээд хит хоног би чи нөгөө лабораторид таадсан шүү дээ. Тэгээд ингээд яг миний сансан судалгаагаа хийгээд яваадсан. Тийм судалгаагаа яваадсан. Тийм тэгээд тэгсэн чинь яг ингээд миний би чи ингээд бакалаврын судалгааг үргэлжлүүлж байгаа. Тэнгүүт ингээд миний ингээд нэг одоо тэр сэдвт миний ингээд хүрэх одоо миний надаас гарах хүчин чармаалт ингээд гараа дууссан юм шиг санагдаад. Тэгээ одоо би дахиж ингээд нэг юм судлаад уг нь бол ингээд хийх юмнууд гоё байгаа ч гэсэндээ тэдрийгээ хийхээр нэг л болж өгөхгүй, нэг л тийм жоохон фейлдээд байгаа. Тэгээд яг хүн чинь нэг юм дотроо өөр юм төсөөлчдөг. Тэгээд тэр болохгүй болохоор ингээд цаанаасаа л ингээд нэг юм
ингээд дутуу байгаад байдсан шүү дээ. Тэгээд жоохон тийм байгаа. Тэгээд би лаборатори дээр очиод яг ингээд тэрнийхээ дагуу ингээд юмаа гэсэн чинь болохгүй ингээд жоохон бүтэхгүй юм шиг санагдаж манагдаад. Тийм тэгээд тийм болохоор тэр жоохон сэтгэлээр унгаагаад байгаа. Ер нь ойр намайг жоохон ингээд ер нь ингээд болох юм уу дөө энэ ер нь яах ёстой юм болоо гэж. Тэгээд бас манай багш жоохон зэмлэхэн чиш ингээд чи ингээд чамаас ингээд хүчин чармаалт гарах хэвээр амар загин жилээг үлдээ. Гэтэ ингээд чамаас хүчин чармаалт гарах хэвээр чи ингээд өөрөө сайн унш, өөрөө сайн судал гэд намайг айгүйх пүүшилж байгаа. Тэгээ тэр пүүшинд ингээд би уг нь л явдгийн. Гэтэ одоо бол ингээд судлаа л тэгж яхаар ингээд ингээд ийм энэ тэгэхэр чинь тэгж штэ гэж бодсон юм байгаа. Тэр жоохон ойр сэтгэлээр унаагаад байгаа. Бусдаар ч юу гайгүй дээ тийм. Дэжгүүг тийм л энэ да. За. Тэгээ өнөөдөр болохоор бид хоёр нэг юм сэдвийн дагуу подкаст хийхээр ярилцсан. Ярилцсан ч үстэй тохирсон. Сая л шийдсэн. Тэгээд сэдв нь болохоор манай сувда ер нь ингээд асуултуудаа бэлдсэн маа. Тэгээ энэ асуулт одоо нэг сэдвийнхаа дагуу асуултуудаа бэлдсэн гэх юм уу. Тэгээ тэрний дагуу бид нэрээд ингээд ярилцаад явах юм аа. Асуулт ч гэжтэй би зүгээр ингээд өнөөдөр ингээд подкастаа бичиж тэгээ юу ярих уу гэж ингэж бодож байгаад нэг ийм сэдв байвал тэгээ өнөөдөр бид хоёр ингээд анхны бүхний ярина. Тэгж. Тэгээ бидний анхны бүхэн гэдэг дугаар байх болно. Тэгээ ер нь бол анхны гэдэг юм чинь нэг юм ариун нэг юм өөр дурсамжтай байгаад байдаг шүү. Хоёулаа хоёр тус. Тийм бид хоёр ингээд анхны амар тийм юу ч болоо юм шиг. Тэгээ анхны одоо ямар ч хүний анхны тохиолдлууд гэх юм уу анхны зүйлс ингээд ийм сэтгэлд одоо сайнаарч муугаарч ингээд үлдсэн байдэн шүү дээ. Тэгээд тэр болгоноо бид хоёр ингээд ярьж болох уу да. Тэднийг ярих гэж бодсон. Одоо чинь анхны ажлын мэдрэмж одоо анхны хичээл анхны ингээд одоо цалин тий ингээд тиймэрхүү дуу юм жижигэн өөрсдийнхөө зүйлсээ ярих гэж бодлоо. Яг өөрийн нэг сэтгэлийг амар тод үлдсэн зүйлсээ. Яа. За би тэгээ эхлэе. За. Сая яг энэ надад яг айгуугаар орчихсон. Чиний хамгийн анхны одоо ингээм ухаан арсан үе ингээд бага наснаас юм сандаг хамгийн анхны ухаан оролт чинь юу вэ гэж. Ер нь ойлгож байгаа сте тий. Хамгийн анх ингээ ухаан ороод ингээд хүн чинь боддөө штэ. Бүр нэг амар жоохон байсан тэгснэ ингээд тэрийг опенер тэрийг сандна штэ гэд тэгдэг штэ. За хамгийн одоо би өөрийнхөө амьдралын хамгийн анхны ингээд өөрийнхөө санаж байгаа зүйлсээ ярих юм тий. Окей. За миний хувьд бол би яг нэг юу яхаа. Чи бүр шууд санд юм уу тий? Тий. Би нэг 3 настай болов 4 настай л байсан бах ямар ч юу байсан. Манай дүү төрсэн байсан. Би дүүсээ 3 сар их чихгүй юу. Тэгэхээр дүү төрсэн. Тэгээ манай дүү дөнгөж 3-4 сартай л байсан бах. Тэгэхээр би яг нэг 3 нас дөнгөж хүрч исэн. Яг бодоод утсан чинь манай дүү төрөхөд би 3 ч хүрээг байсан билж. Төрөөд 5 сартай байсныхаа дараа би 3 хүрсэн билж. Тэгэхээр би бүр амар жоохондоо ихчилсэн маяг. Тэнгүүд яг миний бодож байгаагаар манай ингээ надад хэлдэг. Би ухаан арахтаа л ихч байсан. Миний амьдрал ерөөсөө айл юм ганц гэсэн тийм айлын ганц хүүхэд гэсэн тийм айд дурсамж байдаггүй. Тийм. Тэгэхээр одоо миний санджаар манай дүү яг ингэж дөнгөж амар нэрээ байсан юм. 3-4 сартай ч юм уу ингээд нэг юм дөнгөж боди өмсдөг болсон байхад би нэг юм манай ээжийн ихч манай дүүг твэрсэн ингээд том өрөөнд байгаа байхгүй юу. Тэнгүүд би ингээд юм ээж л авч гсэн мах нэг юм джинс тэр үчин дөнгөж 3 настай хүүхдэд джинс гэдэг чинь амар ингээд нэг хэр баргийн жоохон хүүхдийн джинс байдаг шүү дээ. Тэгээ би нэг тийм джинстэй болсон тэр нэг юм шаргалдан хүүхдэд тэгээ дээр нэг юм зүрхтэй. Тэгээ тэр зүрхийгээ би ингээд нөгөө ихчтэй харлаад энийг хардаа би ийм гоё өмдтэй гэд гайхуулчихсан сандыг. Тэнгүүт яг ингээд ихч рүү ингээд би дээш харж байгаа шүү дээ. Тэгэхээр ихч болохоор ингээд яг манай дүүг ингээд твэрсэн. Яг ингээд мөрөн дээр ингээд твэрсэн байсан байхгүй. Тэгэхээр яг тэр бол миний хамгийн анхны дурсамж байдгаа. Тэгээ тэрнээс хойш ингээд яг миний хамгийн ах гэл тэр дээ. Тэрнээс хойш би ингээд өдрөө бүх амьдралаа санахгүй. Гэхдээ ингээд яг тэр 3 наснаас эхлээд миний ингээд ой дурсамж байдаг. Тэгээл тэрнээс хойш тэр 100 мөн ингээд гадаа тоглож байгаа. Тэр мэр ингээд санаанд ороод тий. Тий. Зөв. Гэтэ чи бүр яг тод сандгүй тий. Тод сандаг. Тэгээл юу яаж магаал би чинь ээж аваа хоёроо гол ингээд өглөөс ирэл заяа. Тэгэл ээж нэг онцлогны хувцас нэдэг сахгүй нэг тийм
одоо ингээ ботхоо зүгээр юм сарпан чигээр хуу гэх юм уу? Зүгээр юм яг юм цам миний гэрт өмсдөг сав шиг үү. Гэтэ ингээ юм жоохон дэрвэр ингээ яг ингээ цээжнээс хойш юм дэрвэрдүү загвар байдаг штеп. За. Тийм юм дэрвэртэй юм тийм торгондоо юм шиг юм намирсан тийм хувцастайс хоо онцлохны чи би ингээл сэрэнгүүтээ ээжийн орлохны хувцас ингээл өмсөөл орон дээр ингээл эргэлдэж мэргэлтэй л тэгтээ гарч гүйж муугаа заа юу нэг өөрийгөө дагин болцсон гэж одоо тэр нэг юм тийм усан ногоон өнгийн нэг тийм минт шиг ногоон номин ногоон өнгийн тийм силкэндүү тийм орлохны хувцас хаа тэгээ тэрийг өмсөөл би чаа өөрийгөө гүнж гэж бодоолцгоо үгүй бүр материалын санд юм аа тий материал ингээ баг ингээ мэдрэгдэж шнэ одоо тэгжсэн бол санд яг тэгж бодохоор манай дүү байхгүйсэн байхгүй би зөвхөн ээж автаа хойлох байсан байхгүй тэгэхээр ээж автаа гурлахнаа тэгэхээр яг тэр үед манай дүү төрцөн байсан болов уу эсвэл төрцөн ч гэсэн хол байгаад би ээж хоёр та ингээ гурлахнаа хонж нэг таарсан болов уу мэд тийм бол орсон ч тэгээ хамгийн баг гэвэл зөв би бас ингээ өөрөө чамаас асуусан ирнэ өөрт яг бүр гэтээ яг ингээ багын тийм зөндөө дурсамжууд байд юм аа. Гэтэ би бүр нэг удаа бодож байсан. Тэрэн дээр би бүр амар жоохон байсан юм биш үү гэж бодож байсан. Гэтэ сая ингээд яг хамгийн түрүүнд санаанд орсон гэх юм бол би ингээд би тэгтээ жоохон галзуу байсан уу? Чи зургнаас харагддаг шүү. Дараахан гэдэг. Чи нэг хараад идэв сахилахгүй царайтай. Ингээд би ингэж байгаа. Ингэж ингэсэн яа манай дүүс. Ямар ч би яг ингэдэг байсан аахгүй юм. Би ингээ нэг юм дуу ингээ цээжилтэн за би ингээ ер нь бол амар ингээ юм хордон сурчдаг байсан за юм ингээ амар амархан сурчдаг. Тэгээ нэг юм тэр үед телевизээр үнсний телевизээр л гардаг байсан юм аа нэг юм дуу. Тэгэж би тэр дууг болох юм бол энэний цаанд ивснэ гэж хүүхдийн дуу юм ямар болчмор байж үлээ. Ямар тааш юм одоо нэг тэр үеийн оддуудын дуулсан хүүхдийн дуу. За. Чи бараг сонсвол мэдгэл ах. Ямар дуу юм болоо? Замтгэ санаал би дуулж байна. Тэгээ тэр дуу би ингээд бүгднгийн нэг телевизээр үзцээр байгаа ингээд цээжилсэн заа юу. Тэгээ ингээд цээжилсэн. Тэрийг ингээд байнга дуулдаг заа юу. Тэгэл тэгэнгүүт ингээд манад ингээд хүмүүс ингээд ирэхээр намаа ингээд амар хөрдөөд юм уу шоолох гэдэг байсан болоо гэж. За сувтаа нөгөө дуугаа дуулаарай гэж заа юу. Тэгэл би тэр дуугаа ингээд бүгднгийн ихнээс нь ингээд дуулж өгдөг заа. Тэгээ бүр ингээд үг алдахгүй ингээд ихнээс нь дууслан дуулаад. Тэгэхээр ингээд тэр манад ирсэн манай болор хичлээсэн юм аа. Манай нэг том нахцэгч. Тэгэл ингээд яаж ингээд жоох юм бийж бүгднийг цээжилдэг байна маа. Тэгсэн чинь тэгэл яг ээжд хэлсэн байхгүй. Тэгсэн чинь биш. Өнгөрөө дахиад. Тийм тэгжсэн санд. Тэгээ нэг юм санд юм бас. Би бас тэр үед амар жоохон байсан. Би ингээд одоо манай ээжийн төлөв өвөө заяа. Одоо бол бурхан болцсон л та. Тэгээд миний ингээд амар намайг нэлийн жоохонд л бурхан болсон юм. Гэтэ ингээд жоохон шуураад шүү. Гэтэ ингээд миний дурсамжинд ингээд би бүр амар хайртай байсан аа ингээд амар мэддэг байхгүй юу? Хайртай байсан ч байх амар хайртай л та. Тэгээд тэрийг мэддэг. Тэгээ манад ингээд өвөө ирсэн заяа. Тэгэл би ингээд амар ирхэлдэг заяа ингээд би бүр амар ирхлээл ингээд ер нь л ингээд хүн амтантай ингээд ирхлээл ингээд нэг юм ирхэлт гэж төрсөн юм шиг ингээд ирхлээл явж идэг заяа ингээд. Тэгээд тэгсэн чинь манад ирсэн. Тэгэл би ингээл ээжтэй өвөө ингээл юм ярил. Би ингээл өвөр дээр нь ингээл гараал ингээл буугаал тоглоол ноолоо л байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чинь ингээл нэг мэд чинь мөрөн дээр нь гарцсан суужсэн гэсэн. Мөрөн дээр нь гарцсан ингээл байж үжсэн. Ээж нэг ингээ харсан чинь толгой дээр нь хөлөө тавьчихсан гэсэн. Яг тэг би яг санддаг байхгүй за ингээд ингэж юмжсэн. Нэрээ ингээ хамгийн дээр нь гайлаа. Ингээ хөлөө тавьж үзчихсэн санддаг байхгүй. Тэгээ гарах гэжсэн чинь яа намайг хүй болдгоо болдгоо. Тэрийгээ санддаг. Нэг юм дурсамж байна. Тэгэхээр хэдэн настайсан бол? Ямар ч дуу дуулдаг хэрэг 3 жил сэлхээ авсан байсан юм шүү. Тийм 3 4 мөртөөсөн юм болоо. Яг анхны дурсамж бол ш. Гэтэ одоо миний одоо санагдчих байгаа юм. Тийм байсан. Тэгээд одоо би бас ингэж бодлоо. Ядаргаад үдээ бодоо явчихсан. Хоёлаа ч одоо ингэж аль багасаа л би нэг мэдлээ. Тэгээд миний талаар миний анхны мэдрэмж юу байсан бэ? Чи юу? Санчино. Би бол ингэж хамтаа хэдэн настайдаа тэмэлсэн болоо. Хойлооч одоо жоохон зураг зөндөлөөдөг та. Би яшээ нэг за 6 гэдэг чинь 9 сартаа даанхаа ингэ сувдаатай таарсан байгаа амьдараа. Хаана? Танад очиод 9 сартай? Тий. Тэр зураг оо. Чи тэн дээр 9 сартай байсан юм уу? Тэр чинь угаасаа би төрөөд тэрний 100 нахгүй юу? Хамгийн анх бол тэр. Миний бүр юм нэлэх зураг гэдэг яг нэг тийм яг ингэж
замд явжсэн яг ингээд танах руу. Тэгээд тэрний дараас ингээд бас очисон л байлгүй дээ бодвол би тэр зургийг тэгтээ санд шин. Иргэс тий. Яг ингээд юмтаач ингээд загсаараа гээ бүгднийг ингээд загсаалгatan заяа. Тэгээ би ингээд амар халууцаад. Тэг ингээд гизээ гаргаад ингээд амар халууцчихсан санд дээ. Биш. Нөгөө нэг бүүндаа дахиж авахсан уу? Тэрийг санд юм уу? Миний нөгөө гизээ гаргахын зураг тийм тэрийг санддаг байхгүй. Тэгээ би ингээл амар ингээд бүгднийг чагсааж зогсоогоод тэг ингээд тэд нэг бидний урдаас хараа зогссон. Тэг би бүр амар халууцаад ингээд ёо гэдэг чийсэн санддаг. Би бол өстэй санддаг. Чамаа муугаад санахч юм байна. Би бол санахч. Тэрнээс хойш ингээд жоохон таарцаад жоо. Яг миний яг ингэж ёо за. Яг миний сандгаар бол би 5 настайдаа л ингээд чамтай байгаа дурсамжаа 5 настайгаас эхэл сандаг баха. Тэр 100. За. Тэгээ ингээд нөгөө нэг 100 ингээ хамт тоглодог. Баахан тоглоо ингээл би эсвэл танадж бол чийсэл манай дээрэл. Тэгэл ингээл юу чамаагүй тоглоол. Тэгэл нөгөө нэг хад мадоор шоргоолсны амьдралыг суулчихсан. Шоргоолчны бүкс талааж явсан. Тэгэл газар ухчмхаал тэрүүгээр ингээл айл гэрдэж мэрдэл. Тэгэл хураг мургач хүүхдээ олгож. Тийжсэн ал сандий. Тэгээд би бас нэг юм сандий. Савдагийн ингээд нөгөө ана савдагийн ээж нь битэр ингээд би савдаг натсан байхгүй. Тэгээд тоглоод гадаас тоглоод орж ирээд нэг гараа аваагаал. Тэгэл савдагийн ээж нь би ингээд битэр биш ингээд битэрийн дахиад зөндөө олон хөтөд байгаа шүү дээ. Тэгээд бүгд ингээд баг ингээд зогсоож байгаа алган дээр ингээд юм гарын тас ингээд төрхөж өгөөд. Тэгээ гарын цаа ингээд гарандаа төргээл. Тэр нөгөө нэг апельсин нэг юм орсон юм. За. Тэрийг төрхтэй байснаа би сандаг. Тэгээд тэрнээс хойш тэгэл тань. Тэгээд тэрнээс хойш угаасаа л ингээд нөгөө тэндээ тийм хүн байгаа шүү. Тийм ээ. Би болохоор чамайг угаасаа ингээд мэддэг ингээд тийм хүүхэд байдаг гэ мэддэг заяа. Ямар тач ингээд одоо юу юм бэ гэ мэддэг заяа. Тэгэл тэгсэн чинь тэгэд ямар тач ээж билүү аавч л ингээд ярьжсэн. Ингээд болроо амар том нүдтэй том алга алга юу гэдгэлээ алга нүдэн тий алга нүдэнтэй хүүхэд байдэн шүү тэгэл амар яриад тэгээ надад нэг юм зураг мураг харуулж ирсэн юм аа тэгэл би хөрхөнлээ чи миний дээр гарахгүй шүү чи манай аав чирээс тэгэж ямар тач тэгжсэн тэгэл ингээд тоглож моглохоор болроо ингээд амар юм юу байдаг гэсэн миний яг тийм одоо гарын тос мос гэдэг шиг тийм детальд би санахгүй байна. Тэг ингээ болроо хоёлаа ингээ багасаа л тоглохтой амар юм нийлдэг байсан. Би ингээ тийм санал нэгдэг. Тэг хоёлаа ингээ тэгэх үү гэл. Тэгээд тэгэх. Манай зарим нөгөө найзууд айгу зөрөөд тэг ингээ тгийхээр гүй би тэгнэ нэг ингээ зөрөөлдөг. Тэгвэл болроо ингээ тэгэх үү гэл. Тэгээд хоёлаа ямар тааш ингээ нөгөө нөгөө чолоо өөр тоглодог байсан шүү дээ. Тэгэл тэгж хахад хоёлаа муудалцаад билүү. Тэгэл би ингээд би өстө ингээд тэгвэл өөр гэр барьж явлаа. Чи натанд явах гэж тэгээд. Уг нөгөөд нэг бүгдийг үлдчихэж байгаа байхгүй. Тэгэл би чи ингээд амар уурж марлаа. Өстө би явлаа. Би ингээд өөр гэр барьлаа маяг тусаа гарлаа маяг. Тэгэл тэгснэ болроо ингээд хамгийн зөвшөөрч болохоос болроо хаасан. Чи натанд явах гэж тэгээд ингээд хөөх ингээд басаа явж. Тэгээд чи тэгээд ингээд үсээ ингээд хоёр ингэж боогоод ингээд шүлжчихдэг байсан шүү дээ. Ингээд зурган дээр гарах шиг тэгдэг. Тэгэл нэг юм алга нүдтэй. Чи тэгтээ нэг юм тийм алга нүдтэй амар том алга нүдтэй охин байдаг ус. Тэгээд санаж байна. Тэгээд тэрнээс хойш тэгэл яна уучлаарай. Тэрнээс хойш тэгээд ерөнхийдөө явсан байна да. Би тэрийг бол санав. Ямар ч тач би ингээд савдаад ингээд жоохноос санд байж байгаа байхгүй. Тэнгүүт савдаад ингээд муудалчихсан сандгүй. Би ингээд бусад найзтайгаа л ингээд муудалчихсан санаад байгаа байхгүй. Ингээд нэг тийм жоохон хөвгтөөд нэг муудалцахаар яадаг лээ ингээд дуурахгүй нэг 30 минут байж байгаа л тийм хоорондоо. Тэгснээр баг муудалцнаа мартаад ингээд тоглолцоод ингээд тоглолцож явдаг шүү. Тиймэрхүү. Тэгтээ би ингээд бусад ингээд нөгөө хүүхдүүдтэй тэгж модалцсан санаж байгаа мөртлөө савдаатай тэгж модалцсан санах байхгүй. Тэг яадаг ч гэсэн нөгөө битэр чинь зү. Учраас ингээд нэг тийм бонд битэр нэг ярьдсан юм аа. Тийм байсан. За тийм байх нэ. За одоо шууд өвсрэнэ. Амар гоо өвсрээд ийм ингэж яваа заа. За чам санаанд төрсэн юм. Одоо би ингэж бодож байна. Бага наснаас эхлэе. За. Юу та ингээд хоёул битэрсээ ингээд анх ухаарсан яриад би бинтигээ ингээд анх ингээд биенийхээ талаар өөрсдөө байдаг дурсамжийн талаар яриад тэгвэл одоо хамгийн анхны одоо жоох хөлт ингээд яадаг лээ ингэж явж хагаад мэдээч нэг юм шин. Цэцэрлэг сургуультай юу нэ тэгэхээр ингээд хамгийн анхны цэцэрлэгийн дурсамж юм уу? Сургуулийн хамгийн анхны дурсамж. За цэцэрлэгийн дурсамж та. Надад санаанд орсон юм аа.
Би тэгтээ бас нэг амар цэцэрлэгт явж байгаагүй нэг өвөл мөвлөл явдаг байсан нэг 2 өвөл явсан юм болов. Тэгээд нэг удаа ингээд нэг удаа ч байхгүй. Тэгээд цэцэрлэгт ингээд явдаг. Тэгээд би амар дуртай явдаг гэсэн. Би бүр үнэхээр дуртай явдаг гэсэн заяа. Тийм ингээд нэг өдөр ингээд ээж ингээд яал цаансрын бэлтгэл гээд ингээд өнөөдөр миний охин ингээд бити яваа гэх намайг тэгдэг байхгүй. Тэгсэн чи би уйлсараа явж ирсэн. Тийм тэгээ амар тийм уйлсараа явдаг. Хүүхдүүд чинь уйлаад гараа явдаг бол би ингээд инээж ордог заяа. Тэгээ ингээд цэцэрлэг дуусахаар ингээд манай багш ингээд юм яг тийм үүдний шкаф дээрээс юм цаасаа харьцаг гаргаж ирээд тэндээс ингээд томбор өгдөг заяа. Тэгээ тэрийг амар хүлээж томбор тийм томбор юу одоо нэг шоколадын чихэрх юм томбор одоо маша миша эдэр чинь томбор гэдэг шүү. What тэгдэж штэ. Тэгж ирдэг. Томбор. За та нар юу гэж яддаг гэсэн бэ? Вай томбор. Томбор гэж байгаа юм. Тэгээ ягаад томбор гэдэг. Үгүй тэгж л яддаг гэсэн юм чи. Вау. Тийм үү? Окей. За. Тийм тэгээд тэгдэг байсан. Тэгэл би тэрийг амар баг чихрээ авахын заримдаа контог мондог болдог. Чихрээ авахын тарах цагийг амар хүлээдэг. Тэгээ би хичээл хийх амар дуртай байсан. Тэгэл нэг хичээлийн цаг маа гэж бодож модаална зурлаг зурдаг шүү дээ. Тэр цагийг ингээ амар хүлээдэг. Тэгээ тэр мэрийг ингээ зураа суух амар дуртай. Тэгээ ингээ би амар дуулгартай л байсан юм. Багш машин амар ордог. Тэгэл яг унтан хэр хүүхдүүд унтахгүй хэр би яг ингээл өөрийнхөө гоцыг аваад яг ингээл унтдаг. Тэгээд тэгсэн чинь тэгдэг байсан юм. Манай 10 жил нэг ангид байсан нэг банд манай ангид байсан байхгүй юу. Тэг нэг юм хар өнгөтэй тэг дээр нэг юм хүүхдэнүүдийн зурагтай нэг юм дотоор ингээ өмд заяа. Би өмсдөг байсан байхгүй. Тэсэн чи тэрийг манай ангид тэр банд өмссөн. Тэг би тэр бандыг ингээ шаалж ирсэн. Ээ чи хүүхдийн өмд өмссөн байж штэ. Тэг шаалж ирсэн. Амар мин. Тэг тэгэж шаалж ирсэн сандээ. Тэг тэгэл бас нэг юм одоо тэр охин бол гэхдээ манай дээд анги ингээ болоо явцсан л та. Тэгээ бид нар чинь нэг юм нэг өөрийнхөө нэг амтнтай сандалтай байсан шүү дээ. Тэгээ чинийх юу байсан? Тэгтэх хийсэн баха. Ямар ч тийм юу л амт юм байсан. Түгээмэл л амт юм байсан. Тэгээд тэгсэн чинь манай ангид нэг шинэ охин ирээд одоо тэр охин ирээд тэгээд тэгсэн чинь ингээд амар юм бахасаа юм нийтэж тэгээд тэр охин ирээд сандал мандал олдохгүй байсан байхгүй. Тэгэл тэгсэн чинь би амар хөрх ингээд жишээ суучих гэдэг өөрөө хажууд тишээ солих шуулгаад. Тэгээд би тэр цэцэрлэгтэй амар хөрх нээс. Тэгээ сургууль орсон чинь ингээд манай дээд анги хүүхд толоо явцсан байсан. Тийм ээ. Гэтэ би амар л дуртай л байдаг ус. Тийм. Амар гоё гэдэгсэн. Тийм. За чи би болохоор дуртай байсан эсвэл мэдгүй юм. Ямар ч гэхдээ би ч угаасаа амар нойрхтой болохоор ээж ингээд багасаа байхгүй. Тийм ингээд би ингээд онтаал ээж нам ингээд унтчих миний ингээд босгоц олгосноо цамц өмсүүлээд хэвдүүлснээ өмд өмсүүлээд нэгсээр намайг аваа гардаг байсан юм би сандий. Тэгээд цэцэрлэгийн дурсан гэх юм бол яг ингээд юу нь бол дурсамжил надад зөндөө идэв. Чи дуртай явдаг уу дургүй явдаг гэсэн үү? Тэрийг бол сайн санахгүй байна. Гэтэ би ингээд цэцэрлэгт байхдаа бол дуртай байсан. Яг өглөө нөгөө босоход надад хэцүү байсан гэж магадгүй. Сувдагч шиг ингээд уйлсараад явдаг байсан баг. Ямар ч ч ингээд очсон байхдаа бол дуртай. Нэг очичвол гайгаа. Тэгээд яа ингээд цэцэрлэгтэй бол би ингээд хамгийн анхны хайртайгаа. Очирч байсан юм төвлөртөр. Төвлөрийн төвлөрөөдөөс алахгүй нэ. Би биш шүү. Зөв миний эргэн тойронд хүмүүс дандаа юм төвлөртэй албагдаад байгаа. Тийм. Миний цэцэрлэгт ингээд төвлөр гэдэг нэг тийм нэг хөөрхөн шар банд идвэсэн. Тэгээ бид төр ингээд би биндээ сайн. Угаасаа бүгд мэддэг. Манай цэцэрлэгийн багш хүртэл мэддэг. Ээж бүр хэлдэг гэсэн. Ингээд энэ хоёр минь хоёр гэдэг. Тэгээ тэр яах вэ? Төвлөр ингэдэгс ахгүй юу? Амар шар банд заа юу. Одоо санахаар гэтээ ингээд яагаад ч нэг тийм манай цэцэрлэгийн бүх ангийн охтод бүгдээрээ сайн заяа. Тийм popular guy. Тийм popular гэж. Амар тийм popular guy. Тэгээ тэнгуут ингээд бид нэг хоолой иччихэнгүүтээ сандлуудаа ингээд бариад ингээд нэг цэцэрлэгийн хаяун дээр ингээд тойроо суудаг гэсэхгүй. Тэнгуут ингээд төгөлрөө хажууд ингээд бүх охтод сандлаа бариад очиж байгаа төгөлөр ингээд хөлөө тавьчаа суулгадаг заяа. Тэгээ намайг аваад ингээд суулгадаг заяа. Амар хөөрхөн. Тэгээ бид тэнд бүр алаан болоод байна. Сандлын төлөө хөрсөлтөө. Тэгэл намайг очихор шууд хөлөө тавиал. Тэгэл суугаал. Тэгэл тэнгуут багш ингээд ээж мэж хэлдэг гэсэн би сандий. За тэнгуут бас нэг сандаг зүйл нь болохоор би ингээ өдөр унталдаг штэ. Тэр нь би амар дургу. Тийм үү? Тийм. Гэтэ би ингээ нөө эсрэгцдэггүй. Гэтэ ингээ нүдэн над ингээ хөвтдөг. Тийм. Тэнгуут ингээ багш ингээ зарим өдөр чинь ингээ найр хүрдгүү ингээ хөвтөж байгаа ингээ нүдэн нэгэ тарах багш ингээ хавцсан сууж байгаа байхгүй бид нар хараад. Тэгээ тэнгуут ингээ буцаа энэ нүдэн нэвтэл тэгсээр бод би ингээ унтахгүй бараг тэр чи одоо цаг маг унтд юм уу өдөр. Тэгвэл би ингээ нэг цагж байгаа унтахгүй ингээ нүдэн нэг хөвцөөр байгаа тэгээ ингээ босчдөг гэсэн.
Тийм. Тэгээ заримдаа бол унтна. Тэгээд тийм байсан. Тэгээ бас нэг зүйл нь гэх юм бол нэг ийм үг байдаг шүү дээ хүмүүсээ. Би тэр хүндээ л зовлон бол бити ингээд өөрийнхөө зовлонг тэр хүнтэй харьцуулж гэдэг юм. Ингээд хин нэгний зовлонг хооронд нь бүү харьцуулах гэдэг шиг. Тэр үед ингээд би ингээд өнгө цэцэрлэгийн хөхт ингээд нөгөө бэлтгэл ангиллээс юм шиг байна. Нөгөө ингээд бэлтгэл ангил цэцэрлэгийн ангил чинь нэг юм 5 шүү, 400, 300 ингээд нэг зурулж эхэлдэг шүү дээ. Тэгээд тэгсэн чи би ингээд манайх нөгөө 5 шүү зурж идэх байхгүй юу. Тэгээд би ингээд 5 шүү зурхад надад амар хэцүү байхгүй. Би бүр амар чадахгүй заяа. Тэгээд тэгсэн чи багш ингээд хурдчихсан. Юу юм байхав ийм амархан юм гэх ингээд надад ингээд зураад миний гарыг бариад ингээд зурлуу эсвэл ингээд хажууд ингэж зург ингээд заалуу. Тэгээд ингээд амдаа яг багш ингээд ийм юу юм байхав дээ гэл ингээд зурж идэх. Тэгээд ингээд хэцүү байстай надад чадахгүй байстай. Юу амархан байгаа юм бэ? Чамд хэцүү байстай гэж бодчихсон сандын. Тэгээд нэг ийм хөө товсомж байдаг. Тэгээ нөгөө цэцэрлэгээ тарчаал шууд нэг аав ээж ажиллаа ингээл байж идэг bijсэн амар сандаг. Чамаг тэгээ хин авдаг ус. Тэгэл ээж аав эсвэл ингээл ээж аавын хамт ажилладаг хүмүүс зүгээр ирээд авчдаг гэсэн юм. Турлага морлого надад ерөөс хэцүү санагдаж байгаа ш. Би бүр үнэхээр дуртай байдаг гэсэн тийм хичээлд заяа. Тий. Тэгээс энийг ярих юм бол урт болж байна. Яг тийм ямар тач би ингээд 5 дугаар анги төгслөө л надад үнэхээр хичээл гэдэг юм үнэхээр юу ч биш үү. Тийм. Үнэхээр би юу одоо гэрийн даалгавар дээр ганц ч удаа хийхгүй юмсан ч гэж бодож байгаагүй. Вау. Одоо л ингээх хэвээр юм шиг. Одоо хэдэн минут болсон байна? Ялаа жоохон ингээд товч тэгээ гоё үсрээд гоё юм. Одоо ийм хөдөлсөдүүдээр одоо ингээд би ингээд дэшин ташин яриавч заяа. За одоо тэнгууд амар үсрэнэ. За чиний штэ анхны краш юм байсан бэ? Чи бараг сайн ирчлээ төгөлдөг штэ. Цэцэрлэгийн төгөлдөр. Нэгдүгээр ангид ороод би нэг бас нэг өөр краш болсон штэ. Хайртай. Би ингээд би хацар дээр нүүсдэг заяа. Юу чи ч ингээд багасаал. Тэр ингээд хамт цудаг. Тэгээ тэнгуут ингээд битээр нөгөө хөлтмээс салгаа гартай. Би баруун гартай. Тэнгуут ингээд би ингээд баруун талд суугаад нөгөө хөлтмээс зүүн тал сонгоод битээр ингээд яг хичээл бичдэггүй гар маань ингээд нийлчихэж байгаа байхгүй юу. Тэгээ битээр ингээд гараа бариа суудаг. Йоо! Дэм чи ч бүр. Тэгээ ингээд би хацар галт дээр үүсдэг. Бүр тий. Оо. Би бүр амар санд штэ ингээд хацар амар цагаан ирсэн хөх таахгүй. Тэгээ нөгөө юм хацарнаарс нэмгэн гэх юм уу ингээд нөгөө нэг зарим хүмүүс ингээд хацарныхан цаана ингээд суцсан харагдаж идэг штэ ингээд тэгээ тэрнэлийнхаа суцсан. Тэгвэл яг нэг тийм ингээд үнсгээд ингээд ойрч байгаа тийм тэрнэлийнхаа суцтай цагаан байна гэдэг. Тэгээ цагаан ирсэн хүмүүс төртэй юм шүү. Оо. Яа, тийм үү. Тийш дээ. Би ч юм хэлдэг байна. Гүү, наа чи бас мэдээгүй түүх байлаа. Тэгч. Миний анхны краш болохоор бодоодсэн чинь тэрийг миний анхны хайр анхны краш хоёр баг нэг байж магадгүй гэж бодоод байгаа. Би нөгөө баган гэдэг нэг имлэг төвчсэн шүү дээ. Тэгэхэд би чамныг ярьжсэн шүү дээ. Ингээд хамт имлэг төвтдэг бас нэг банд маань ингээд амар хөөрхөн хүү байдаг гэсэн. Тэгэл ингээд намайг дагаад ингээд надтай тоглохгүй л надад загнуулаад ингээд явж идэг. Би амар муухай аашилж маашилчдаг. Өрөөнөөс хөөж мөдөг. Тэгээ дуртай үед болохоор өрөөнд авчирч мачраад уцаар нь юм үзэж үздэг. Тийм хөөхтэй гэсэн. Тэгээ тэрийг би ингээд имлэгээс гарчаад тэр үед ингээд өөрийгөө ингээд тийм хайр маяр гэж мэдгүй. Тэгэл тэр үед амар хөөрхөн хамт байдаг гэж жагаад имлэгээсээ гараад биш имлэгтээс нэлээ хург удаж байгаа. Имлэгээс гарсны дараа би ингээм амар бодоод идэв гэсэн. Тэгэхээр тэр бас нэг юм. Тэг би ч хэлдэж тэр хүнийг одоо болох юмсан гэх тийм. Нэрээ та нар эргэн тойронд төр мөнх гэдэг одоо хүн байвал 20-од насны хүн байвал call me. Намайг холбож өгөөрэй. Миний анхны өрөөж магадгүй гэж. Бид яагаад ч тэр хүнийг олж уулзмарсан гэдэг. Тийм. Би бүр нөгөө төгөлдөр штэ. Тэр болсон сайхан. Яаж? Дүү нь болохоор манай ингээс цуг гэдэг сахгүй яг охин дүү. Тэгээд нэг охин дүүгийн хан фэйсбүүкийг би яг 10 жил хахтаа ингээд мэдээд тэр найз болсон зүгээр л ягаад ч найзалсан байжсэн чинь нөгөө марафонтой өдөр тэр охин дүү стори хийсэн. Тэгсэн чинь ингээ ахнаас цуггүйсэн. Тэгээ хайгаа юм меншн дээр стори хийсэн. Тэгээ би тэгээ орсон чинь гэдэг миний батсан шиг байхаа байлцсан байсан. Энийг бас харна шүү заяа. Тийм үү ерөнтэйч буучч үү те. Тийм л. Окей. Гэтэ ямар ч тач дүүд бол амар хайртай л ахсан бэл. Сайн хүн болсон байна. Гэтэ сайхан хүн болдог байна. Тэгч. Өөрөө нэг сайхан юм шиг байна. Тийм ярьж байгаа шүү. За одоо зүгээр л миний бодож ирсэн. Тэр давсад дараа л үлдэх гэж юм. Би сайн ингээд эндээс бичсэн юм сарж байгаа бодлоо. Анхны ажил хийнгүүт хоёлаа одоо ажлын талаар хоёлаа дахиад нэг юм ярих бүр дугаар хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тийм болохоор анхны ажлын өдөр чинь ямар байсан бэ? Одоо яг official ажиллаж одоо нэг өмнөх ажил чинь. Яагаад гэвэл юу байсан? Би болохоор оюутан байхдаа CV-д ажилладаг гэсэн байхгүй юу? Тэгэхээр
тэрийг биш яг төгсөөд мэрэгчлэрээ орсон ажлаа ярив. Анхны яг ажлын өдөр гэх юм бол ямар ч байсан. Би нөгөө анх ажлын ярилцлаганд орох гэж ирж байхдаа за би энд бол орно. Тэгээ лифт дээр нь ороод лифтний талд за би ингээл одоо би ингээд яг энд ороод би өдөр болгоо энэ лифтэн цуун ингээд өөр амар манифест хийдэг байхгүй. Тэгээ тэрнийхээ дагуу хамгийн анхны ажлын өдөр ингээд ирж байхдаа өөрийгөө би ингээд буцсан шигэ лифтэндээс аваад ажиллаа ярьж гин гэж буцаар аваад орж ирсэн. Тэгээл орж ирээл чи орж ирэхдээ ингээд нөгөө манифест хийснийхаа дагуу явж байгаа штэ. За би ороод ингэж мэдлэн ийшээ харна тийшээ харна гэл. Тэгээ тэрнийхээ дагуу ороод сайн бацгаана уу ингээд балар тоглох гэдгээ ингээл. Тэгэл гисэн чи манай дарга болохоор албаны дарга болохоор за би юу яа оо сайн уу мэн үү гэл. За захирлыг ирэхээр чамайг танилцуулаад тэгээ захирал танилцуулчаа тэгээ чамайг бусад компанийнхандаа танилцуулнаа гэд. Тэгээ захирал үрж ирэл би захиралтай ингээл гар бараал сайн мэн үү мэн үү гэл. Тэгэл танилцаал гарч ирэл бусад компанийнхандаа танилцаал. Намайг надад ингээд нөгөө бүх хүмүүс ингээл тайлбарлаа штэ ингээд энэ алдны ингээд энэ алдных нь энэ байна. Тэр алдных нь энэ байна гэл ингээл би ингээл сайн мэн үү гэж жаач гэсэн би ингээд хинэн ч цээжлээгүй. Тэгэл тэр өдөр жөгөө тэгж жагаал. Манай бас нэг найз нөгөө манай ажилдаа ойрхон байсан. Тэгээд ажлын анхны өдөр гэж хэлсэн. Жаа тийм үү чи хүрээд юу яа хоёлаа цааны цагаарч уулзсан байна. Тэгээд би ямар ч жонжтой юу гэдсэн. Талбай дээр уулзчихсан яг. Талбай дээр. Тий. Яг цааны цаг болоод бүгдний бүнд гарч мараад яхан чи цуг орох уу гэдэг ингээд өө яхан би найзтаа уулзсан гэж гараад. Тэгээд онцтой талбай дээр суугаад ингэсэн тийм хүмүүс гэх хамаагаа ярьж байгаа л тэгэл буцаж орчихсон сандий. Тэгэл нөгөө ихний өдөр чинь угаасаа хийх юм байдгүй шүү дээ. Тэгээ ингээд зууж жаал надад нөгөө ажлаа хүлээл гэж өгчөөсөн ихчтэйгээ хамт ингээд юмнуудаа сурж аал тэгэл арай нэг 5 мав төгсөлтсөн чи за чи яв гэдэг би явчихсан. Миний анхны өдөр болохоор зүйлсэлэхтэй чуулсан. За. Би ч нэг бас өмнөх өдөр нь ер нь захиралтаа очиж уулзаад тэгээд нөгөө өдрөөс нь ч лөө орж исэн аахгүй. 5 дахь өдөр ч байлоо. Тэгээд нэгтгэс нь мартаж орж исэн. Тэгээд намайг анх очиод мартаж ингээд би ажлынхаа хичээс жоохон айж исэн гэхгүй. Өө гэж жоохон бодчихсон. Гэтэ тийм хүн эсрэгээрээ хүн байсан л та. Тэгэл яг шууд ингээд намайг ингээд маргааш тэгээд шууд ингээд ороод танилцчих гээд тэгээ ороод тэр хэдтэй танилцаад гэсэн чинь тэгээд ингээд танилцаад ойр зүрийн мэрэл тэгэл намайг ингээд одоо ингээд шууд рекламаас хүрээд ирчих гэсэн ингээд гэсэн чинь өө тийм үү за тэрхэл компьютер бэлт юм бэлтэй гэл. Тэгэл ирээл компьютер нэг асааж өгөөл энэ дээр ингэрээ гэл. Гэтэ яг нөгөө арцангуу яг нэг юм мэддэг хүмүүс байсан гэх юм уу. Нэг царайг нь хальт харж исэн ч юм уу. Тийм хүмүүс байсан. Тэгэл ингээд анхны хүмүүс хаалх нь ингээд яг ажил мэрэгжлийнхаа талаар сургуулийнхаа талаар ярьж эхлэв даа гэж ярьж эхлэв. Тэгээ би чинь ер нь эхний сар бол тийм маш дараахан хүн байсан. Тэгч. Гэтэ яг ер нь бол дараахан л да. Тэгч. Би ингээл эхний өдөр би ингээл ерөөсөө ингээл юм доогохгүй юм асуухаар тий. Тэгчээл бас ингээл цай мэндэ гарааг баха. Би хинтээ мэдчихсэн юм бол мутаж бас л нэг юм найзуудтайгаа л мэдчихсэн. Тэгэл бас ингээл хамт гарч юм мэдгүй гүгүү би найзтайгаа идэх гэж мэгээд тэгэл тэгж мэгээл. Тэгээ би ингээд надад ингээд захирал ийм чи ингээ уншаараа гэдэг даалгавар өгцөө. Тэгэд би тэрийг ингээд амар сэтгэлээс ийжсэн зөө. Бүгд ингээ гараараа бичиж мичээд бүр амар. Одоо тэрийг харах нэг ямар ч бичих шаардлагагүй. Зүгээр л ийм юмнууд заяа. Тийм тодорхойлтыг би одоо бичиж яах гэж байгаа тийм. Баар хийх юмудаа л бичижсэн баг. Тэгэл би ингээд ямартай ч ингээд би цаашдаа яг л энэ төрхөөрөө яг энэ дараахан яг энэ байдлаараа би ингээ ажил дээр явнаа. Тэгж бодчихсон ч тэгээд задарсан дөө. Тийм биш. Тэгээ муухай болойлаа нэг тийм дайд дурсамж байхгүй юм биш тийм. За дараагийн одоо илүү ер нь жоохон товч хийх юм биш үү? За тий. За одоо нь штэ. Анхны цалингаараа юу хийжсэн бэ? Анхны цалингаа авсан мэдрэмж, цалингаа аваад юу хамгийн түрүүнд худалдаж авч байв? Яа надад яг энэ талаар яг ингэ ботхоор ерөөсөө нэгтэн дурсамж байдгүй шүү. Тийм үү. Яа тэгэл нөгөө би нөгөө өмнө ойтон махтаа CU-д ажиллаж байсан. Тэр сэлтэйсэн. Тийм угаасаа нөгөө мөнгөтэй ингээл мөнгөтэй л гэсэн. Окей. Би надад байсан. Цалин нэмэгдсэн ч гэсэн ингээд дагаад хэрэглээ нэмэгдээ гэх юм л. Тэгээ нөгөө нэг яг энэ ажил яг нөгөө мэрэгчлэрээ төгссөн ажилдаа ингээд хамгийн анхны цалингаар юу авснаа би нэг сандгүй маа яг яач. Угаасаа нөгөө өмнө ингээд цалин зөндөө авдагсан болохоор. Тэгэхээр нэг сонирн байдیں۔ Тэгэхээр CU-ийнхэнтэй нэг юм чи баг ийм арт ороод баг их цалингаараа юм авсан гэж ярьж байсан шүү.
Би яг нөгөө ихний цалингаар бол биш. Гэтэ юу байсан байхгүй. Би хамгийн анх ажилд 11 сард орсон байхгүй юу? Тэгээд тэнгууд нөгөө 12 сарын 31 болоод шинэ жил болоод нөгөө нэг 11 сард ороо. Тэгээ 12 сард нөгөө шинэ жил болсон чинь би ингээд тэр чинь анх удаа ингээд official ажил орсон байгаа учраас цалингаараа гэрийнхэндээ бүх хүмүүст ингээд бэлэг авах гээд би тэгээд яг ингээд тэр өдөр 30-нд бараг цалин болсон баха 12 сард. Тэгээ би 30-нд буусан цалингаа бараг бүгднгээр нь бэлэг авсан. Тэгээ ингээд гэрийнхэндээ бүгдэнд нь ингээд зариулаад хамгийн ингээ 2-3 ширхэг юм тусад нь бэлэг авчихсан. Мөнгөнд дуусган шиг зураа. Тийм тэгээд дуусаад ирсэн мөлий. Тийм тэгжсэн аль санд юм аа. Өөртөө бол яг юу авснаа санахгүй байгаа. Яг ихний цалингаараа. Би болохоор гэтээ надад анхны цалин авчаад ингээм гойсон үтсэн шүү. Хөх одоо ингээ надад ингээ сар алга ингээ мөнгө орж ирээд ирэх юм бахта. Одоо ингээ авч ирээд идэм бахта. Яна ингээ өмнөх мөнгөнд дуусгаал яах вэ? Яа, тэгэж бодож байсан бохоо гэхгүй. Би одоо нөгөө надад нэг юм хар цүнх үйдэн штэ нэг юм дөрвөлжин нэг хөөрхөн хэлбэртэй. Тэрийг би анхны цалингаар авчихсан. Ой тийм. Тийм бас хөөрхөн яг нэг үнэтэй бол биш. Гэтэ ингээд тухайн үед надад л ингээ миний өөртөө авч байгаа амар л үнэтэй юм аам чинь. Тэгэл би яг өөртөө нэг юм аавна гээл. Тэгэл тэр цүнхийг аваад тэгснээ сандын тэг гэр мөртэй ингээл угаас яг би гэхдээ байнга л хүнс ногоо авдаг. Гэтэ ингээд гэртээ бас ингээл амар гоё хөргөч мөрчөд үргэжсэн баг гэж сандын. Тэг ингээ ямар ч тач бас ингээд аав ээж дүү гуравт бүгдэнд нь юм авч ирсэн санд юм аа. Ахтай байсан чи. Өстө санахгүй. Моогоос. Тэгэд аав талаа санаж байгаас нэг юм нурууны халдаг бүс аав нөгөө нуруу нүддэг, бөөр нүддэг. Дөнгөд юм нурууны халдаг бүс аваад тэгээ тэр хэдэд ингээд туссан. Тэр гуравтны туссан жижиг юм аваад өгч авалж ирсэн санд. Чи хэдэн сард ажиллаж ирсэн? 9 сард шүү. 9 сарын 10-нд орчихсон. Өө тийм үү. Би 11 сарын 18-нд. Тийм л үү. За тийм байж анхны цалин өдрөө бол санаад байгаамаа. Ааха. За тэгэнгүүт бэн штэ одоо анхны үнсэлт жоохон хүндрий тэгч. Анхны уралт ирэх үнсэлт үү? Тийм хэлсэн штэ. Одоо үнсэлтээ ирмээр энэ үнсэлт киссинг үү кисс үү? Хэлсэн штэ. Тэр чинь тэгээд айл нь орчих. Аха. Тэр хэдэн настай да байв? Ирмээр гэнэ. Ирмээр байна. Тэгээд. Ер нь бол тэгтээ хэдэн настай зөв хэдэн настай гэдэг. За жоохон бисэн тий. Яа наа тэгсэн замаг амар замрууг амьдралыг зүгээр зүгээр л ихнийх тэгэл таарсан. Тэрнээс хойш би ингэ юу ч хөл. Тийм. Яа зүгээр л тиймсэн. Би нэг хэлмээр байна. Чи ихтэй мэдэж байгаа шүү дээ. Мэднэ. Би мэднэ. Миний болохоор би бас жоохон өөрийгөө айжуу болов гэж боддгийн. Гэтэ одоо бодонгот яг хөөрхөн үе дээр байсан юм шиг. Би 19 наснда байсан. Тэгээ их сургууль. Яг kissing тий. Яг их сургуульд ороод яг тэр үе дээрээ байсан. Тий. Тэгснэ ичиж тий. Тантай одоо ингэ тийм тэр үеийн мэдрэмж нь ямар байсан байж байна. Амар тийм ичижлээсэн. Аха. Тэвтэр ингэ яна. Битэр ингээ бас энэ анхны үнсэлтийн талаар өмнө нэг ярьжсэн байхгүй юу. Тэгээ битэр ингээ ярьсан л да. Ер нь л анхны үнсэлт ингээ хүн өөрөө юм инстинктээрээ ингээ смут явчихдаг юм байлаа гэх. Тэгээ ингээ байглаараа тэг кинон дээр одоо нөгөө кино мэн дээрээс үзсэн нэрээ ч юм уу. Тэгээ ямар ч тач ингээ цаанасаа явчихдаг юм бэл. Би бас ингээ өмнө бодгосон. Яаж хүнтэй үнсэлттэй юм бол мөргөлтөө тавилаа. Тэгээ нөгөө нэг наран цагийн билүү хиний хэлээ нэг подкаст сонсчихсан чинь нөгөө ханан дээрээ гаран дээрээ үзчихсэн гэд би бас тэгж туршижсэн. Гэтэ мэдгүй хам чинь болохгүй нөгөө хүн чинь хан миний урд үнсэлцгүй шүү дээ. Тэгээд би яад юм болоо гэж амар бод. Айдаг гэсэн яана ингээ хүнтэй үнсэлцэн чи би ингээ үнсэлцэж чадахгүй гологдчих байхгүй. Яа тэгж мэгж боддог гэсэн за. Тэсэн чинь ер нь бол амар тийм смут тэгээд явж байсан. Тэгэл би ийм байдаг бахнэ. Тэгж байсан. За анхны хайр ярьсан. Анхны ажлууд орсон. За тэгвэл одоо ингээ анхны алкогол уулт болон уултчаар өөр тэнгүүд дараа нь анхны hangover. Hangover. Миний болохоор ингэжсэн. Хамгийн анхны уулт болохоор 11 дугаар ангийн 100. Тэрний өмнө бол ингээд ерөөс ууж үзэг өгж болоход л хэлэхгүй. Яг ууж үзчихсэн тохиолдлууд нь юу вэ гэх нэг шинжил болоо шампусыг татдаг шүү дээ. Тэнгүүд ингээд аав ээж хоёр ч юм уу
нэг амсгоо хэлдэг. Үгүй гэл нэг юм жижиг амсал бай. Тийм шампанс юм. Тийм шампанс. Тэрнээс ч ингээд ерөөсөө тэрнээс бага насндаа бол ерөөсөө ингэж ууж мууж үзээгүй. Тэгээ 11 дугаар ангид болохоор би 10 жилийн ингээд дөрүүлээ нэзэлдэг гэсэн байхгүй юу? Тэгээд бид дөрөв болохоор за ингээд дөрүүлээ хамгийн анх ингээд алкогол ууж үзэхдээ ингээд яг 11 дугаар гэсэн. Тий 11 дугаар ангид ингээд дөрүүлээ хамт байна шүү. Яагаад гэвэл нөгөө иймэрхүү маймар ярьдаг гэсэн нөгөө ууж үзээг байжгаад хүүхдүүд ингээд оюутан болоод ч юм уу тий ангийнхаа тагаа уусан чинь ерөөсөө нөгөө өөрийнхөө алкоголны ингээд лимитээ мэдгүйгээс болоод амар тасраад тэгээ тасарснасаа болоод яриа байдаг гэсэн дээ. Тийм янз бүрийн хүсээгүй юмнуудаа хийчихдэг ч юм уу. Тиймэрхүү юм байдаг учраас ингээд дөрүүлээ бие биенийхээ яг алкоголны ингээд нөгөө толерансыг яг мэдьяа. Тэрийг ингээд нөгөө нэг хамт хүйж үзье гэж ярьдагснахаа дагуу бид дөрөв 11 дугаар ангийнхаа 100 нэг юм сургалтын цод байсан. Шалгалтын шалгалтанд бэлдэг. Юу юм тийм үү? Жохон тийшээ нууцсан хойлаа. Доош юу? За тэгээд би доошо буунгаа ярьчих дөө. Тэхүү. Арай өндөрдөг газар болохоор ингээд. Тийм болов. Би ингээ яриад явж болох уу? За тэгдэг. За. Алкоголтой тухай яриад байдаг. Тэг ингээ бид дөрөв ингээ тэгж сургалтын цод гэж жагаад. Тэгээд манай нэг найз нөгөө ээж аавд лагер руу явцсан гэд гэрн эзгүй би ганцаараа байгаа. Тэгээд бид дөрөв хамт хонохоор болоод. Тэгээд нэг радлаар явж байгаа шүү дээ. Сингүри. Жимстэй. Тэгээд тэр чинь ингээ 2.3 муу хөвтэй заяа. Тэнгүүт ингээд бид дөрөв ингээд нийлээ 5 мавыг авлуу яалаа. Би нийлээд 8-ыг ч авсан болоо. Тэгээд тэр чинь ингээд дөрүүлээ жоох хөөхтэй заяа. Тэгээ хоёр хамгийн хөвшин царайтай гэж хоорондоо ингээд тохиролцсноо хоёр найзаагаа оруулаад. Тэгээд тэр хоёроо ахуулаад тэгээ уужсан. Тэгээд тэр чинь ингээд радлаар 2.8 хөвтэй. Тэнгүүтээ яг одоо ботход ингээд уугаад бид дөрөв ингээд согтож багтаа бол байна гээл согцсноо бүжилж гэжсэн. Тэгсэн мөртлөө одоо ботход согтог байхгүй. Зүгээр нэг тийм согцсон гэж бодоод тэгжсэн лээд юм да. Тэгээ тэрний маргааш л ерөөсө шартаагүй. Тэр чинь юугаараа шартгаад. За тэрний дараагийн хамгийн анхны шаардлага гэх юм бол тэрний дараа 100. Тэр чинь 11 дугаар ангидаа тэгж уугаа. Тэгээ тэр 100 дахиж уугаагүй. Тэр 12-оор төгсөн 100. 12-оор төгсөн 100 ингээд бид дөрвийн нэг нь болохоор ирэх боломжгүйгээд 3 нэг найзандаа хоногчсон аахгүй. Тэгээ ингээд зүгээр л хоногчсон аа. Ингээд бан чипс самар авахчихсан гинэ. Авахчихсан аа. Яг нэг бир авчих гэд. Тэгээд тэр үед болохоор хайнекэн авч ирсэн. Тэгээд тэгсэн чинь манай хоёр найз амар муухай яг касн дээр бичүүлсэн чинь намайг хаяа гараа битсэн заяа. Тэгээд би ингээ касн дээр ингээ каснах битээр харц тулгараа тэр үед чинь би 21 хүрээгүй дөнгөж 19 дээ. Тэгээд ингээ харваад мэдчихэж байгаа шүү дээ. Тэсээ нөгөө ах тахаа би одоо ингээ 2 сарын дараа 21 хүрчих юм аа гэж бодсон хэлээд. Тэгэл гэсэн чинь нөгөө ах угаасаа мэдчихэж байгаа шүү дээ. Намайг бодлоо ярьж байгаа мэдчихсэн байгаа байхгүй. Тэгэл өгцөн. Тэгэл одоо тэр бичлэг гэж би ингээд нөгөө нэг тэр 3 бир ингээд утанд эцэг гарч ирж байгаа байхгүй дэлгүүрээс. Тэс чи манай хоёр наа зурдаас ингээд бичлэг гэсэн хардаа энэ арих чинь барих чинь. За тэгээ нөгөө юу ядсэн. Тэгээд тэр чинь би ч ингээд бантаад бир аваад гараад ирсэн. Бас ээж аав нөгөө лагерт байсан байхгүй юу. Тэгээ бид гурав ингэж ингээд юу ягаал. Кола, пепси угаал. Тэгээд хажуугаар нь бирээс угаалаа. Тэгээ суужсэн чинь ээж аав гинт ороод иртий. Тэгээд за тэгээд чи бид гурав чинь юу яагаад манай найз ингээ хаалгаа нэгээд тэг манай нөгөө найз битээр ингээ хоёлаа цаатал өрөөлөн ороод тэгээд чи ээж нөгөө нэг лагер руу явахгүй замаараа гэрээсээ им авах гээд ороод ирсэн гэд тэгээ орж ир им аваа тэгээд тэгсэн чи юу яж таахгүй ээж ингээ хаалгаа нээгүүтээ бир ус юм гэсэн манай найз угаасаа өнөртөн л тий тэгээд бид гурав чинь гүү гэж байлаа. Тэгээ ээж ингээ ороод ирсэн. Битэр гэж юу юм? Тий, манай найз дээр ингээ өрөөнөөс гарч сайн байна уу? Тамаа минлээ. Тэгэл нөгөө хоёр бир өнөртэй. Тий, ээж ингээ сайн байна уу гэж. Тэгээ нэг гараа удааг угаасаа гараа авчих. Тэгээ би доороо нөгөө нэг ээж аавт баригдчихлаа гэд. Сэтгэлээр унаад тэгснэ ингээ ээж аавах нь цоглуулгонод хөрөгчөн дээр амар их байдагс ахгүй ингээ баахан виски. Тэгээ тэр баахан цоглуулгоны ард нэг юм литртэй сөөж байсан. Тэрийг уугээд. Сэтгэл санаараа унаа. Тэгээ тэрийг 1 литртэй сөөж ингээ битэр бид ороо анх за нэг жоохон уугаад дээр нь усыг буцаага тавьчих гэж ярьжсэн аа. 1 литртэй сүүж юм баг 800 мл-ийн уугаад амар жоохон доор нь үлдээсэн. Тэгээ тэрний маргааш мэдээж маш их шаардсан байгаа. Амар шүү. Тэгээд тэгс чи маргааш нөгөө тэр үед болохоор Монгол нөгөө сүүжөө ингэж нэгсэн орж ирээгүй байсан байхгүй юу? Нөгөө сивч орж ирээгүй байсан болохоор сүүжөө нэг зарагддггүй. Тэгээ нөгөө сүүжүүгээ дууссан дээр нь усыг хийж угаасаа ус нь мэдчихэж штэ.
Тэнгүүт нь юу яагаад бид гурав сүүжүү зардаг газар фэйсбүүкээр хайж маягаад нөгөөт нь нутгийн нөгөө зах заяа. Нөгөө зах руу автобусаар яваад тэр чинь амар шатцсан. Тэг халуунд 100 амар хоол автобусаар явах үнэхээр хамгийн байсан. Тий. Ой. Амар эс шүү дээ ёо. Тий. Тийм байгаа. Тэгээ тэрнээс ч тэгээ энэ зах зээл рүү хотлоо. Орсон. Эргэлт буцалтгаа орсон байдаг. Йоо, зовсон. Хамалцаа. За. Миний анхны болт бас ер нь яг чам шиг юм байна. Наснаа. Тий. Бас нэг 10, 11 юм уу, 12 ч юм уу. 11, 12 хавцаалах. Тэгээ бас яг нөгөө багийнхаа найзуудаараа бид гурав ингээд бас л яг л та нар шиг зэйстэй ууж үзсэн юм шүү дээ. Гурлал нэг ингээл яах болохгүй болохгүй гэж байна. Тэгвэл манай ингээ охтууд ингээд амар дутцсан байдаг гэсэн ингээ яхаа заяа. Бид хэд ингээд нэг нийтэд цуглаад ингээ ууж ийсэн шүү дээ юм шүү дээ гэж ярьдаг. Бид гурав ерөөсөө тийм туршлага байхгүй. Тэгэл ерөөсөө ууж үзээгээд тэгээ нэг хүүхдээр биер ахуулаад тэгээ нэг жижиг юм ахуулаад ёо хаслахтай хэлчихсэн. Тэгээ ингээл яг л тасрал гэж боддог шүү дээ. Тэгээд тэрийг амар ууж муугаад тэгэл бас л нөгөө тухайн үед амар бүжгэлж өмчлээ хэвээр бараг л өөрсдөө ингээд согтно гэж чи юм байна. Тэгэж үгж бодсон. Гэхдээ яг үндэ бол согтоогүй л ах. Согтол гэдгийг бол би бүр дараа нь ойтон болоод мэдэрчээсэн аахгүй. Тийм тий ингээд босоод хүлмэлтэй байвал заад окей эн чинь яг энэ согтол юм шүү дээ мэдчихлээ. Тийм үү? Тий. Анхны ханговер нь би санахгүй байна. Харин би сандгүй. Би ер нь бол нэг тийм амар шаарддаггүй байсан аахгүй. Одоо л жоохон толгой өвдөглөөд байгаа. Oh my god. Тэгээд тий бас нэг амар бол санахгүй. Гэтэ байгаа л. За тийм ээ. За анхны цалингаараа тэгжсэн. За тэгвэл одоо биш дээ. Одоо санаж байгаа гарч нэг гаргаж ирсэн хамгийн анхны тийм том шийдвэр юу байсан бэ? Том. Юу байсан бэ? Би л жоохон чи бодож байгаа. За тийм. Би миний анхны гаргасан том шийдвэр бол 10 жил ч угаасаа ерөнхийдөө ингээл явчихж байгаа шүү дээ. Би бол ер нь айгүй бие даасан хүн байсан гэж боддог. Ер нь бол өөрийнхөө ямиг айгүй өөрөө мэдээ хийчдэг. Өөрөө ингээд багаас ер нь зөвцөлөө явчихдаг байсан. Тэгээ миний хамгийн анхны том шийдвэр болохоор мэрэгжил сонголт байсан ирсэн гэдэг та. Мэрэгжил чинь ингээм амар том юм байгаа шүү дээ. Ягаад би сургуулаа угаасаа өөрөө сонгоцсон угаасаа багасаа л ингээд тийш орно гэж боддог байсан болохоор тийшээ орсон. Тэгээ би ингээд мэрэгжил надад амар хэцүү байдаг гэсэн. Яг юу яах уу, ийх үү гэж хүмүүсээс асуугаал ингээл аав ээж хоёроос ч асууж үзэл тэгэл аав ээж хоёр болохоор ингээл тэгэл өөрөө ингээд сонирхож байгаагаа ингээд бодож байгаагаа ингээд судалж агаад болоо гэл тэгдэг. Тэгээ яг одоогийнхоо мэрэгчлийг би нэг агч хоёртойгоо ярьж байгаа болчихсон юм. Тэгэл тэр үедээ яг ингээд тэр хоёрт ингээд ер нь бол бат итгэцэн. За яг нэрэл энэ юм биш үү ингээд ирээдүйтэй байна мэн гэж бодоод яг сонгоол. Тэгэл сонгочоод хөтөлбөрөө би чи ингээд нэг шилжих шалгалт алдаа. Та шилжчихэд тэгээ шилжиж орж марчаал. Яа би ингээд мэрэгчлээ сонгоч юм. Одоо би ингээд ийм мэрэгчлээ хүн гэж өөрийгөө хүмүүст хэлэх юм уу гэж бодож ирсэн. Тэр юм болоо гэж хамгийн түрүүнд орж ирлээ. Миний холоос одоо бас л мэрэгжил ээж магадгүй. Яагад гэвэл би бас адилхан нөгөө нэг эхний мэрэгчлээ сонгоод сурцсан байжгаад тэгээд бас шилцсэн байхгүй юу. Тэгээд тэр чинь нөгөө эхний мэрэгжил болохоор бас мафтай ингээд зөвлөж байгаа л сонгоцоо. Тэгээд тэр мэрэгчлээ ч гэсэн би ингээд баг хамгийн нийгмийг дүүрж чагсаж орчихсон байхгүй. Би бас тийм шилжихтэй. Тийм. Тэгээд гавал. Эхний мэрэгжил чинь ингээд нөгөө голчуудаар жигсдэг байсан. Тэгээд голчороо жигсаад би хийжсэн юм байна. Үгүй мэрэгжилтэй. Анхных таахгүй юу. Тэндээ тэгж нэгээр ингэж жагсаж орсон байжгаад тэгээ шилжих болоод тэгээ шилжих шалгалтаас өгөө тэрэндээс би там аваар орсон баха. Тэгээ шилжиж орж исэн. Тэр бол ингээ бас ингээ яг ингээ миний карьер ингээ яагаад гэвэл ер нь миний эхний мэрэгжил болохоор байгалийн ухааны салбар байжгаад тэгээ би нийгмийн ухааны салбарын мэрэгжил сонгож ингэж мэрэгчлээ солилцсон байхгүй. Тэгэхээр ингээ ялцгүй би өөрийнхөө ингээ ирээдүйн карьерийг ингээ 100% өөрчилж байгаа хэрэг гарсан учраас тэр бас 100% бас миний шийдвэрээсэн хизээч нөгөө миний ингэж шилжих талаар ээж хоёр ийм байх тийм байх гэж хэлж байгаагүй. Эсвэл ингэвэл зүгээр юм шүү ч гэж хэлж байгаагүй. Тийм ба. Зөв. За энд анхны мөрөөдөл гинэ. Тэг би анхны хөөрхөн жижигхэн юм нэг юм одоо нэг тийм хурган мөрөөдлүүд өгдөн шүү дээ. Аха. За чи намайг тэгэхээр ороод байх цаа байхаа. Би жоохондоо балет ч юм болно гэж боддог гэсэн. Тийм балет ч юм болоос амар ингээл тийм болно гэж боддог гэсэн. Тийм миний мөрөөдөл. Чиний мөрөөдөл. Миний мөрөөдөл анхны магт ерөөс орж ирэхгүй байна. Гэтэ би бол ингэж нөгөө юу яа мөрөөдөл гэдэг чинь ингээл ирээдүг бодож байгаа ш. Тэгэхээр би ирээдүйд бол ингээд өөрийгөө амар том офисын том ани алдсан байна гэж төсөлдөгсөн. Тийм офисын тийм нэг бирюк өмдтэй дээгүүр эмжилээдэгтэй.
чи офс ихчүүл болсон. Би нэг айл эпизод нэг дээр ярьсан шүү дээ тэгээд удаа. Тэрнээс өөр гэхдээ мөрөөл надад нэг хорч ирдэггүй. Одоо юм мэрэгжил хэрэгжил бодож байгаа юм. Нөө. Би тагнуулч болно. Нөө. Би зэж тэгж яг бодчихсон гэвэл би багш гэж бодчихсон байж магадгүй. Тийм үү? Миний тэгж бодож байгаа юм гэж Тийм үү. Би бас ингээ багшийн бас гоё юмсан санагддаг шүү. Лекц орох дуртай. За тэгвэл одоо шүү дээ. Анхны би том хүн болчихжээ гэсэн тийм момент. Арх. Яа. Том хүн болчтой гэсэн бодол болохоор хамгийн анх ингээд ээж хоёр ингээд намайг юм хэлсэн чинь амар хүлээж авсан үг юм болов. Одоо нөгөө тэр нь болохоор нэг тийм амар том юм биш ээ. Тийм ингээд нэг юм одоо гэрийн шийдвэр гэрт ингээд хийж байгаа шийдвэрт ингээд би ингээд ингүүл зүгээр юм уу гэсэн чи миний ингээд санал бодлыг амар ингээд сонсоод тэгвэл ингээ гээд ингээд шийдчихсэн ингээд намайг what би ингээд яг хоо ингээд зүгээр хэлсэн шүү дээ. Яг хоо ингээд хүүхдийн санал бодлыг сонсож болохгүй гэсэн гэр бүл өсөөгүй л дээ. Гэхдээ л яг хоо ингээд надад хамгийн анх юу вэ? Одоо миний хэлсэн болгоо ингээд хүнд ингээд юм нөлөөлөх хэмжээний юм хүн болцсон юм бах та гэсэн бодол ингээд анх удаа төрсөн. Тэгээ ингээд том хүн чинь угаасаа л ингээд чиний үйлдэл болгоны ингээд хүүхд харж байгаа ч гэдэг юм уу тиймэрхүү юм хариуцлага дагалдчихдаг штеп. Яг тэ хариуцлага мэдрэгцэн байна миний бодлоор ингээд яг би ийм бодол надад байна гэсэн чийжээр миний бодлыг хүлээж авна гэдэг чинь миний хэлсэн үг би өөрөө хэлсэн үгтэй эзэн байж хариуцлагатай байх хэрэгтэй байна. Яагаад гэвэл ингээ миний хэлсэн үг ингээ тийм хүчтэй хинээсээ миний хэлсэн үг ингээ биелэх магадaltaй байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнаас болж нэг тэгж бодчихсон баха. Тэгээ тэр нь болохоор нэг том юм бишээ. Зүгээр л ингээ гэрийнхаа одоо бараг ороо энэлтэй байлгамаар байна гэсэн чинь гэдэг ч юм уу. Эсвэл ингээ тийм хөдөө хөвжснаа ингээд энэлийн замаар нь явъя гэдэг юм. Энэлийн замаар явдаг ч юм уу. Тэгээ юм өмдөггүй нэг тиймэрхүү. Будингийн өнгө сонгоход надаа энэ гоё нэгсэн чинь энэ ингээд авдаг ч юм уу. Тэгээ нэг тиймэрхүү. Тэгвэл би болохоор яг сайн хамгийн дөрөв санаанд орсон нь юу вэ? Яг нэг тусдаа гараад яг байранд ороод тэгээд ингээ нэг юм хоосон газар орж байгаа шүү дээ. Тэгээ яг ингээ одоо ингээ миний гэр гэж бодож байгаа нэг амар гоё юмсан заяа. Тэгэл ингээ тэрий чи ингээ зохицуулаад би ингээ нэг юм өөрийнхөө гэрийг ингээ угааж муугаар өөрийнхөө гэртээ ингээ юм авч тавьж байл. Тэр мэдрэмжүүд юм байна. Би одоо ингээ гэртээ өөрийнхөө гэрийг ингээ одоо цэвэрлж мөвлж байгаа ийм том хүн ингээд болж байгаа юм биш үү? Тэгэж бодож ирсэн юм байна. Тэгэл тэр чинь ингээл оюутан ч гайгаа завтай штэ. Тэгэл гэрээ цэвэрлэл. Бараг өдөрч шалаа хидэж байгаа. Чи одоо бараг хизээ шалаа сүүчээд байгаас. За сарайчдаг. Би бүтэн сайн дугаасан шүү. Тийм байсан. Тэгэл харахаар л ингээд гоё нэгэр гэж бодогдож тэгдэг байсан. За тэгвэл анхны зүрхний шарх нэг юм heartbreak болсон битгүй. Цэцэрлэгээ төгсгöd. За би ярьж яхаа. Гэтэ нэг юм чи бодож байгаа юм. Би бол энийг ярий дөө. Тэгэж тэгээ яг миний анхны хайр байсан л да. Яг тэр нөгөө бахан гэдэг чинь бол яг анхны хайр байсан. Одоо энэ гэхдээ анхны хайр байсан. Тэгээ би миний анхны үе ирэхэл болохоор 7 юм уу 6 7 8 алиг эндэлсэн сандгүй. Яг тэр үед байсан. Тэгээ би ингээд нэг анхныхаа хүүхдтэй үргэжсэн. Тэгээ тухайн үед бол би ингээл амар хөөрхөн тэр хүндээ амар сайн нэг юм хүүхдийн нэг хөөрхөн юм хайр байгаа штэ. Тийм цагаахан шохоорлоор. Гэтэ зүгээр л ингээл анхны үргэл гэдгсэн чинь зүгээр л мессеж бичдэг. Сургууль дээр нэг харахаар амар ичиж мэддэг. За тийм л юм байсан. Тэгээд нэг хэдэн сар ингээд үргэж. Тэгээд тэр хүнээсээ ингээд бид хоёр ингээд айгүй хөөрхөн явж агаад тэгээд юунаас болсныг бол сандгуумаа. Ямар ч ингээд салж байсан байхгүй юу? Тэгэл ингээд тэр хүн ингээд салаад ингээд алга болсон. Тэгээд би ингээд тэр хүндээ ингээд амар хөөрхөн ингээд сайн. Тэгээд ингээд би ингээд эхлээд болохоор би ингээд яадаг гэсэн. За ингээд угаасаа ингээд тэр хүнтэй ингээд хэдэн сар ингээд баян ингээд мессеж бичээд ингээд явцсан болохоор аав ээжээсээ нууцаар нэгж аваал тий. Хүмүүсээс нэгж аваад мессеж бичээд явцсан болохоор ингээд угаасаа л тэр хүн ингээд миний хажууд байж ах хэвээр хүн юм шиг ингээд бодцсон. Тэнгүүд ингээд гинт ингээд тийм хүн мал болсон чинь за ингээд утгагүй ингээд болчих واخа эргээ нийлчих واخа гэж бодсон чинь нийлдэггүй гэд. Тэгээ би ингээд хүлэн зөвшөөрч амар юм ордог гэсэн. Би бүр ингээд тэгээд тэр үед ингээд манай банана амар юм одоо ингээд цэрүүлгэн дээрээ тавьчихдаг заяа. Тэгээд тэр дууны ингээд өглөө явахаар би ингээд зүгээр сэрчээд эмороо начдаг заяа. Эмороо л тэр дунад амар тийм эмо хайр энэ заяа. За харсаар байж би чамайг алдаад хардаарсан зүүд мүүд яасан ч үлээ амар тийм дуу.
Тэгэл тэрийг сонсоод уйлж мөйлөө. Тэг хөрхи тэр үедээ л амар сайн л байсан юм шиг байна. Амар сайн байгаа л. Тэгэл амар ингээл ганцаараа яг тэр үед эм орно гэж мэдэхгүй шүү дээ. Ганцаараа ингээл тийм эм одоо сонсч алхаж малхаал. Тэгэл нэрэл ингээл битэр ингээл тэгж ингээд нийлэхгүй юм бахтаа гэж бодож тэгжсэн. Тэгээ тэр үндэ бас хөрхөн тэгээд 1-2 жил ингээд амар сайн яваад байдаг гэсэн. Тэгээ одоо бол тийч ингээл одоо л ингээд хахад зүгээр л тийм хүүхдэнсний нэг хөрхөн юм байгаа юм л та. Тэгээ тэр үедээ бол ингээд тэр хүнээс салж исэн анхны амар зүрх интрэмент болж исэн. Зүрх интрэм гэдэг байна шүү дээ. За чи. Миний бодлохоор би нэг тэгж ингээд амар удаан хүн бодож шаналж байгаагүй мэнэ. Гэтэ миний хамгийн анхны нэг тийм хүчтэй гэх юм бол яйцсан. Эсвэл ингээд би нэг одоо хүртэл миний ингээд крашуудаас хамгийн хүчтэй краш гэж боддог байхгүй юу? Эсвэл ингээд хамт суудаг банд байла. Тэр маань ингээд амар хүчтэй. Битээр ингээд хамттай амар гоё. Тэг би ингээд амар сайн заяа. Ингээд сэдл. Тэг ингээд хажууд нь цугаалсан сэдл. Ингээд би бүр ингээд анх удаа нэг амар догтлохыг тийж мэдэрчээс ахгүй ингээд гэртээ ингээд юм хийж байгаа л бодонгоот ингээд хатраас ингээд ороод ирдэг. Ирвэхээ нисэл тийм жинкнээсээ заяа. Тэгэл тэгснэ ингээд би ингээд сургуулийн болон ингээд тарьж байгаа. Тэг ингээд болон тарихад ингээд байж байгаа бол би ингээд тарихаа болоо буцаж ингээд иргэж алхдаг хэмжээний тийм амар сайн бисий. Тэгдэг дээр харамчлын амар хөөрхөн хоохол харин нэг тийм л байдагсан амар ичдэг. Тийм. Тэгэл ингээд тэгсэн мөртлөө ингээд яг амар крашлдаг мөртлөө яг өөрт нь нүүр өгдөггүй. Өөрт нэг бараг дургуйч юм шиг царилдаг гэсэн. Тэгээд тэгсэн чинь ингээд сагсны тэмцээн боллоо сургуулийн. Тэгээ манай заал чинь ингээд сургуулийн заал ингээд 2 давхраас ахгүй юу? 2 давхарт ингээд гар сууж болдог. Тэгээ 2 давхараас нь ингээд доошоо дэмжинэ гэсэн үг юм л. Тэгээд тэгсэн чинь би ингээд 2 давхарт нь манайхныг болон суужлаа. Тэгээ би бас ингээд дэмжих гээд очицсан ингээд сууц. Тэгээ манай тэр миний краш болохоор сагс тоглолт байсан. Сургуулийн шиг юм биш ахгүй юу? Тэгээд тэр ингээд сагс тоглоод ингээд даваар тэгэл би чинь дэмжиж юмжээлсэн юм. Тэгэл байжсан чинь би ингээд хүүчээ. Тэгэл yes. Тэгээ зөвхөн нөгөөтгийгээл дагуулж хараад. Тэгээ тэр сайн тоглолт байсан мó. Тэгээд тэгсэн чинь би ингээл өөр ангийнхан тоглож байгаа байхгүй юу? Би тэгэл нөгөө өөр ангийнхан ингээл харж байгаа л ингээл нэг доор нөгөө нэг давхарцаал нэг болноор орчих. Миний краш. Нөгөө ингээд нэг охин нэг тэрсэн сууж идэв. Oh my god. Ингээд тэрсэн бэлхүүсээр нь. Тэгэл би хараад миний зүрх бүр ингээл амар ингээл оролцож байгаа хаврахгүй юу? Шууд уйлж гарчгүй гэл. Тий. Кимлогоогүй гэл. Үсээр гал. Тэгсэн чи бороо ороод тэр үед ягаад ч мэдгүй амьдрал юм удаа ширцсан. Үнэ. Тэгээ тэр ингээд анх удаа ингээд дотор бүр гэл юм гогдоол. Тэгжс. Тэгэл өвдсөн мэдрэмж байсан. Өвдсөн мэдрэмж. Тэгээд юм болсон гэдэг юм. Үгүй шүү дээ. Тэгэл тэрнээс ш би хайртай хэвээрэлсэн. Хүн ер нь тийм л юм. Тэгсэн мөртлөө тэгээ тэр манай краш тэр тэржээс охинтойгоо өрхөөчгүй заяа. Зүгээр л одоо яагаад тэгж тэрж болсон юм битгүй. Надад талбар харагдуулчихсан. Тийм ингээд чамайг хардуулах гэжсэн юм шүү. Тийм бах та дурак юм аа. Мэдээгүй юм шүү дээ. Тэгжсэн. За одоо нэг 2 юм байна да. За энийг л ярьчих дөө. За анхны ч гэжтэй. Одоо санаанаас ч гардгүй юм. Хүн рүү буруу мессеж текст явуулж ирсэн чат мессеж явуулж ирсэн үе. Юу вэ? Надад байхгүй. Миний юм мэднэ. Ямар. Яагаад би их сургуультаа нэг краштай. Тэр крашийнхаа найз руу нөгөө дагалцдаг инстаграмаар. Тэгсэн чинь тэр крашийнхаа найзынхаа сториг би ингээд найзууд руугаа ингээд явуулах гэж хагаад одоо тэр хүнтэй холбоотой краштайгаа холбоотой юм бэсэ. Найзууд руугаа явуулах гэж хагаад крашийнхаа найз руу нэрийг бичээд өөрлөө флайцсан ёо бүр нэр устай ингээд энэ гэдэргээд тэгээд шууд reply чат бэлтээжсэн. Тэр бол үнэхээр одоо ч ботод миний ингээд ёо одоо буцаж өөр ёо тийм үү яа амар аа тэр үү тэл намайг шалвал юу гэсэн бэ уншсан шүү тэр зүгээр ёо чи тэрийг явуулсан хэр удаж мэдсэн нэлийн удсан тэгээ яга уншаад хариу өгөөд би чам бичлэгээ үзүүлчихсэн шүү дээ амар өөртөө ярьсан чинь гэдэг юм амар надад нэг байдгүй яг хувь өнөр гэсэн юм байхгүй би зүгээр юуныхаа групп руу ажлынхаа групп руу ингээд чиний нөгөө саяхан нөгөө вайпаас 3 гард гिचэлтэй юм шүү 3 гард бит хоёр уучлаарай хүмүүсээ бит хоёр
Саяхан жоохон тэнийг юм болсон. Зүгээр л Viber ч амар тэнэг аппликейшн юм биш үү guys. Зүгээр ингээд Facebook шиг ингээ аккаунтаа switch хийж болохгүй. Log out гэсэн юм байхгүй. Deactive хийгээд. Тэгээ deactive гэсэн чинь бүх юмнаас австаа заяа. Зүгээр л миний аккаунт Deactive гэдгийг нэг ямар үл нэг юм сонин асуусан заяа. Тэгсэн чинь ингээд Copilot. тийм тэрнээс асуусан. Тэгээд тэгсэн чинь deactive хий гэсэн. Тэгээ би тэр ингээд болгоош надад зааж өгч мөгөөл. Deactive хийгээд өөрийнхөө аягийг deactive хийгээд надад өгч байгаа байхгүй. Тэгээ би болгоогийн аягаас Viber-аараа нэг ажлынхаа амиг шалгах гээд орсон чинь миний ингээд бүх чат байхгүй. Тэгээд at this moment we know we fucked up. Тэгээд бид хоёр ингээд болгоогийнх руу ороодсэн чинь бид хоёр ингээд бүх чат устцсан. Тэгээд бид хоёр бүр ингээд бүр шок заа ёо. Тэгээ яг ингээд болгоо бол нөгөө backup хийдэг байсан байгаа юм. Утсан. Тэнгүүд миний backup нөгөө iCloud дүүрсэн болохоор ерөөс backup хийдэггүй. Би баг Viber унтраасан. Тэгсэн чигээд last backup гэсэн чинь no. Миний болохоор never гэж 7 хоногийн өмнөх хамгийн сүүл 7 хоногийн өмнө бэкапсан баг. Тэгээ яг тэр үлдсэн 7 хоногийн турш бас хийсэн юм надад байхгүй. Тэгээд тэгсэн чинь болгоогийн ажил яг минийх бол харьцангуй бас гай байсан. Ерөнхийдөө ингээд бид нар зөвхөн ажил дээр ингээд файлуудаа солилцдог байсан болохоор файлууд нь болохоор бидний компьютер дээр байгаа шүү дээ. Тэнгүүд болгоо болохоор ингээд юм яг Viber-аар ингээд ерөнхийдөө амар явдаг те ажил нэг Viber-аар нэг ажлын файлаа салахгүй. Гэхдээ ингээ хоорондоо нөгөө амар ингээд чи инкүү гээ наашаа цаашаа ийшээ тийшээ те you know. Тэгсэн чинь ингээд тэр группээсээ гарсан. Тэнгүүд болгоо ингээ 3 device-аас л гарсан юм шиг байна. Тэгсэн ингээ 3 удаа гарсан. За группээс ёо тэгээ тэр өдөр би бүр ингээд тэр бүр амар шок болчихсон ш. Би бүр ингээд болгооч ядаж ингээ backup-тай хүн байгаа даа. Би бүр ингээ backup-чгүй ингээд all gone. Бүр би бүр ингээд миний дахин бүх юм no. Миний тархинд дах бүх юм ингээд тэр бүхэнтэй хамт ингээд deactive хийсэн шүү дээ. Миний болохоор нэг сүүлх хол юм. Нөгөө ажлын групп гэдэг ааш ажлын групп дээр би ингээд манайхаа ингэж шүү гэдэг юм зарлал хийчихсэн аахгүй юу. Тэгээ би ингээд let's start гэх нэг team gif явуулна шүү гэж бодоод за манайхаа тгий гэж хичээд араас нь gif явуулах гэсэн аахгүй юу. Тэгсэн чинь ингээд би яг лифтэнд суух болоод доошоо ингээд буухалсан. Тэгээд тэгсэн чинь ингээд яг нөгөө гифээ хайгаад байсан чинь лифт хүрээд ирсэн. Тэгээ би хажууд бах юм барьсан мэт болохоор ингээд нөгөө нуцаа баг ингээд барьсан чигээрээ лифтэнд ордог байхгүй юу. Тэгээ ороод лифт рүү орчоод ингээд уцаа нэг харсан чинь би ингээд нэг тийм I love you гэсэн гиф ингээд 4 удаа дарагдаад явцсан заа тэр чинь ингээд манай ажлын бүр 4 удаа. Нэг бол яа гэсэн. Хоёрыг бол анд өгье гэсэн. 4 I love you шүү дээ. Тэгээ би гээд тэгээ ингэ 4 удаа дарагдсан. Тэгээ би нөгөөдгөө ингэ ансанд хийх гэсэн чинь ингэ лифт дээр сүлж байгаа надад ансанд хийх гэсэн. Тэгээ би буучаад ансаад тэгээ намайг буухсаар адил хүмүүс харцсан хаахаа маахаа. Яг 4 удаа байсан би харсан марцсан. Зарим нь ингэ яг энэ гиф гэ миний гифийг дахиж явуулж байгаа. Йоо ястаа нэрээ. Тэр үрэнгээр инээдтэйсэн. Тэгээ би яа дарагччлаа гэсэн чинь манайха яг хинт ингэ 4 удаа явуулж байгаа юм. Аль дөрөвт явуулсан бэ? Тэр бас л инээдтэйсэн. Тиймэрхүү юм болсон. Тэрнээс би нэг хувийн рүү нэг тэгж биччихсэн санах байна. Яа. Би нэг хүн рүү бичиж блоклуулчихсан. What хин рүү? Яхан би хэлж би чам дараа нь. За. Тэр болохоор ингэсэн сторийн дээр ингээд амарлаг англиар юм бичих юм шиг болоод бичдэг байхгүй гэсэн тэрийг ингээд буруу бичсэн. Тэгээ би ингээд ингэж бичсэн шүү гэ. Араас нь стори реплайсэн чинь намайг блоклуулчих. Вау. Тийм үсгтэй байдаг байна. За тэгээд өөрийнхөө тий яхаа цаашдаа ингээд анхныгаа ирүүл анхны тавталтай бүх юм чинь ямар их юм бэ? Тэгээд цаашдаа бас тэр өөр нэг дугаар дахиад хийгээд ч юм уу те. Эсвэл яран дундаа ингээд ярина. Тэгээд өнөөдрийнхөө дугаарыг бас нэлээд өмнөхүүдийг бодвол уртугаар болчих шиг боллоо. Тэгээд энэ дугаараа ингээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээд одоо бас жоохон бороотой гэсэн болохоор жоохон салхилаа. Жоохон хүтэн болж ийн. Тэгээ бас нэлээд жоохон цаг айж болчлоо. Тэр маргааш ажилтаа очлоо. Маргааш ажилтаа учраас харих хэрэгтэй байна. Байна ч гэсэхтэй. Бараг ажилтгаа бол хариулах гээд байгаа юм шиг тий. Тийм. Саяас надад нэг гоё санал төрлөө. Ингээд анхны бүх хүмүүс амар их гэж байгаа шүү дээ. Ерөө ингээд бид хоёр подкастаа хэрэг үнэхээр ингээд тууштай хийж чадах юм бол хамгийн анхны ээж болсон сэтгэл. Тэгнэ анхны нөхөр. Яа анхны нөхрөө ярья гэдэг шиг. Тийм байна. Тэгээ энийг бас ингээд гоё цаашдаа нэг юм анхны сандгаа гоо тишорттэй нэг юм уламжлалт дугаар ч юм уу тий байх магадaltaй л. Тийм. Тэгээд бас ингээд жоохон салхилаад уг нь бол дулаахан байсан юм а. Тэгээд жоохон сүултээ жоохон салхилаад гадны шуум орсон боловчлаарай бид хоёр яг дараа нь яг гоё газар бичнэ гэхгүй. Тэгээ одоо л яг ингэж тараад байна. Тэгээд
Чамд өргөх юм юу байна да? Өөрч байхгүй дээ тэгээд Энэ анхны бүхэндээ юу гэж л вэ? Ахны бүхнээ чи сайн байлаа. Сайн байлаа болроо. Гэтэ яг ингэ нэг битээр ингэ бараг цаг гараа ярьсан байна. Тэгээ битээр ингэ цаг гарны хугацаанд ингэ хамгийн анх амьдрал нөгөө нэг ухаарсан үеэс эхлээд тэг ингээ хамгийн сүүлд ингээ баг embarrassing болсон үе хүртэл ярьлаа. Тэгэхээр өнгөрсөн 7 оны юм ярьлаа. Тэгэхээр ингээ нөгөө нэг амар олон өөрийнхөө амьдралыг бас буцааж эргүүлж харлаа. Тийм ээ. Бас нийтдээ л байсан байна. Гоё л амьдэрсэн байна. Тийм гоё л. Буцаад ярахад бас гойсон. Та хэд бас ингээ тэг би тааштай адилхан. Ер нь бол ингээ яг миний төсөөллөөр ингэж аахгүй. Битэрийн подкастыг битэрийн насны хүмүүс сонсож байгаа ах. Угасаач бараг нэг тийм хүн нэг тийм зорилготойсэн шүү дээ. Тэр яг за ингээ багнаас адилхан том хүмүүс тоож сонсохгүй байх. Тий. Үнэ. Багнаас адилхан байхгүй байж магадгүй тий. Том болсон үеч гэсэн адилхан байхгүй байж магадгүй. Гэхдээ ингээд миний бодлоор нэг тийм бит хэдийн хамгийн анх алкогол ууч гэсэн үе адилхан байсан баха магадгүй бүгдээрээ л нэг 11 12 дугаарыг да нэгдүгээр курстэй ч юм уу тий. Ууж утсан баг. Тэгэхээр хамгийн анхны тийм паянтай үйл явдлаа. Тийм. Та нар бас тэ ингээд сая бит хоёрын нэгнээсээ ингээ асуусан асуултанд бас өөрөөсөө асуугаад үзэхгүй юу? Бас ингээ хамт хариулаа явуулгаа юм шүү дээ. Тийм ээ. Би нэр тийм ингээд одоо бас ингээ өөрөө та нар бодоод үзээрэй. Би нэр ухаан ороод юу бодсон бэлээ? Хэнийг харсан бэлээ? Тэр мөрийгээ бас бодоо. Арайч түрэнгүүтээ ээжигээ хараагүй л хата. Аавыг харсан баха. Имчиг л харсан баха. За тийм ээ наа. Тэгээ баярлаа. Ингээ сонссон баярлаа. Тийм тэгээд дараагийн дугаараа бит хоёр бас гоё хийнэ. Тэгээд та нар бас гоё сэдв байвал хэлээрээ. Сэдв байхгүй байсан ч бит хоёр тэгээ яаж байгаа юм зүрээ сэдв болчихоо хоо. Тийм. Тэгээ бас гэтээ сая надаа ингээд хүүхэд нас гэдэг юм дугаар юм бас амар гоё юм шиг. Тийм хүүхэд насны турсан чи ямар их юм бэ? Гэсэн чинь угаасаа баг амьдралынхаа 10 хэдэн жилийг өнгөрөөцөн бидний одоогийн амьдралын баг талаас илүү хөвөн байгаа юм чи тэгээд аргагүй ч юм да. Тэгээд бас нөгөө одоо түрээсэлэн гадаа ингээд жоохон шумтай зарим нь шумтай байсан байж магадгүй. Тэгээд сувдаад амжилт хүсье. Хитрхи шумтай үеүүд энэ хасаараа амжилт хүсье. Тэгээд яг нөгөө нэг энэ дугаарынхаа description-ыг бичээд надаар хийн болохгүй юу? Дорн гэснээр редактор гэдэг лөө. Редактор болоо. Тэнийг штэ. Тэнийг штэ хасаар чи. За тэгээд дараагийн дугаараар уулзъя. Баяртай. Бүгдээрээ гоё зуны өдрүүдийг өдөр болгоны зуны 5 дахь өдрүүдийг зуны өдөр болгон чинь 5 дахь гэдэг байгаа шүү дээ. Өдөр болгоны гоё enjoy дэж гоё өнгөрөөгөөрэй. Тэгээд бүгдэнд нь аз жаргал хүсье. Гоё аз жаргалтай байгаа. Гоё дурсамжтай байгаа. Ямарсан ч тэгэхтэй яхав дээ. Гэтэ ингээд ер нь аль болох юм гоё энэ дулаахан цагаагарыг гоё урт өдрүүдийг энэ гоё нарыг энэ тэнгэрийг гоё ингээд appreciate хийгээд гоё ингэ мэдрээд битэр зүгээр нэг юм байрнуудын дунд байгаа санал хүртэл битэрт амар гоё мэдрэмж өглөө тий. Тэр ингэ санал хараад баярлалаа. Тэгэхээр тийм ээ. За баяртай. Хэнийг ч татлаа. Гараал татлаа гэдэг тий. За баяртай.